Бүтээгдэхүүнийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа энэ онд одоо нэг 6000 орчим иргэн байна л да. За ерөнхийдөө бол одоо нийгмийн даатгалын сан хуусарсан гэд 3 сараар 4 сараар за мөн 2 сараар хоцорч байгаа иргэдийн хувьд бол их бухимдалтай байгаа тань энэ сан ер нь хоосрох боломжтой юм уу? Дүүргүүдийн одоо нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар болохоор санд мөнгө байхгүй, санхүүжилт байхгүй гэдэг хариу хэлээд байдаг. Гэтэл Авбакир сайдын хувьд бол энэ сан хоосрох боломж байхгүй. Энд чинь одоо нэг нь нөгөөгөө нөхөө явдаг хамгаалагдсан сан хоосрох боломж байхгүй гэдэг. Таны хувьд энэ дэр ямар байр суурь вэ? За нийгмийн даатгалын сан бол өөрөө төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж явдаг. Төсвийн орлого тасархаар мөн ялгаагүй төсвийн орлогын бүрдэлт одоо хүрэхгүй байгаа нь нөлөөлөх үндслэл болно. Нөгөө талдаа нийгмийн даатгалын санд бид нар өнөөдөр бидний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр бидний аав ээж буюу одоо ахмадууд маань тэтгэврээ авч байгаа. Бид бол тэтгэврт гарахдаа өр хүүхдүүдийнхаа төлсөн одоо нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөөр энэ одоо сангаас одоо тэтгэвэр тэтгэмжээ авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай нийгмийн даатгалын тогтолцоо бол санааны нэгдэл дээр тулгуурладаг буюу одоо үеиндээ одоо дараагийнхаа үеэс л зээлж явдаг ийм л тогтолцоотой сан шүү дээ. Тэгээд энийг мөнгөжүүлээгүй олон жил болчихсон. Өөрөөр хэлбэл нэрийн данс гэдээ бид нар чинь нэгээд хичнээн олон жил болсон ирнэ зүгээр нэг сайхан данстай хоосон. Тэр дансанд нь мөнгө хөрөмтлөгдөд би төлсөн шимтгэлээр ингээд надад юм харагдаад байдаг боловч тэр нь бичээгүй. Дансанд ямар нэгэн мөнгөөр бичээгүй. Ийм бүртгэлийн одоо юу гэмдэ тооцооны бүртгэлийн дэвтэр дээр бол нэг тоо байгаад байдаг. Гэтэл банкнд харилцаатаасанд мөнгө байдаггүй ийм л тогтолцоор явцсан шүү дээ. Нийгмийн даатгалын сан өөрөө төлсөн мөнгөө одоо даатгал төлж байгаа хүмүүстэй тэтгэвэр олгоод ингээд дараагийнхаа үедээ эргээд гаргахад яагаад ийм хэмжээний алдагдал асуудал үүсвэ гэдэг бол энэ улс төрийн шийдвэрүүдтэй холбоотой. Нийгмийн даатгал төлөөгүй хүмүүсийн шимтгэлийг нөхөн төлөвлөх шийдвэр гаргаад баахан одоо нөгөө ажилласан жил нь зөвхөн сүүлийн нэг 5-7 жилийн хугацаанд шимтгэл төлсөн хүмүүсийг тэтгэврт гаргах шийдвэр хүртэл манайхан ч одоо гаргаж ялж нөхөн төлөвлөх шийдвэр. Гэтэл тэр ямар учиртай гэхээр одоо нөгөө нэг дурын одоо 5 жил дээр жишээлбэл одоо даатгал төлсөн болвол өндөр төлсөн тэр дурын тасралтгүй төлсөн 5 жилээр нь тэтгэвэр тогтооно гэхээр нөгөө боломжийг чи ашиглаад нэг 5 жилийн шимтгэл төлждөг, 7 жилийн шимтгэл төлждөг. Эргээд одоо хэдэн жилийн тэтгэвэр авах вэ? Тэгтэл тэр хүний төлсөн шимтгэл авж байгаа тэтгэврийн тэтгэвэр хоёрыг энэ зургийг харахаар энэ сан өөрөө алдагдалд орох хэмжээний ийм улс төрийн шийдвэрүүд гараад байгаа нь сангийн эдийн засаг цэргээр нөлөөлж байгаа. Тэгэхээр дахиж юм байд ийм улс төрийн шийдвэр гарахгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ төр энэ асуудлыг даана гэд халамжийн шинжтэй бодлого оруулж ирж байгаа бол төр тэрийг төсөөс нь өгчих хэрэгтэй. Гэтэл тэр нөхөлт явахгүй байгаагаас энэ алдагдал үүсэж байгаа. Тэгээ сан алдагдал үүснэ гэдэг чинь мөнгөгүй болно л гэсэн үг шүү дээ. Ордог мөнгө нь багасаад авдаг хүн нэгсээд байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ сангийн менежментийг зөвтгөх, зөв болгох зайлшгүй шаардлагатай. За энийг зөвтгөхөд одоо учрал даргын одоо бас хэдэн жилийн өмнө санаачилж байсан тэр хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог бид хамтд нь нэвтрүүлэх ёстой. Тэгээд үнэхээр бид төлсөн хэмжээгээрээ одоо залуу наснда өөрийнхөө хөдөлмөрлөх чадвартай байгаа цаг хугацаанд авсан дээр цалиа хөлснөөсөө шимтгэлийг нийгмийн даатгалын шимтгэлд мөнгө төлөөд өөрөөр хэлбэл даатгал төлөөд тэр даатгалыг бид нэр хөдөлмөрлөх чадваргүй болсон цаг хугацаанд эргэж авч зарцуулахаар л хадгалуулж байгаа төр хадгалуулж байгаа л мөнгө авахгүй уг санаа нь. Тэгэхээр би хэдийн хэмжээний мөнгө хадгалуулсан тэр хэмжээгээр л тэтгэвэр авна. Би бага төлсөн бол бага л авна, их төлсөн бол их л авах хэрэгтэй. Тэрнээс хавтаарсан бодлого байх нь бол шударгасны зарчимд уг нийцэхгүй юм байна. Тэгээ өнөөдөр энэ тогтолцооныхоо өөрчлөлтийг бид нар огцон хийж чадахгүй л те. Энийг бол багаар хийх хэрэгтэй, бодлогоо зөв болгоод ард иргэдэд энэ даатгуулагчдад бас нөлөө багтаагаар авч явах хэрэгтэй. Тэгээд эрүүл мэндийн даатгалч тэр, нийгмийн даатгалч тэр энэ сангууд айл нь даатгалынхаа үндсэн зарчмыг алдчихад байгаа. Даатгал гэдэг бол одоо бид нар зөвхөн автовын даатгалаар тухайлбал жишээлбэл бодлоо тий. Хамгийн одоо эдийн засгийн талаас аваад үзэх юм бол арилжааны хувьд даатгал гэдэг бол тогтмол мөнгө төлж байгаа хохирсон үедээ тэр хохирлоо төлөвлөж авах тухай асуудал шүү дээ. Тэр даатгалын тогтолцоо хаашаа явдгийг гэхээр даатгуулагчийнхаа төлөө ажилтдаг. Гэтэл өнөөдөр манай эрүүл мэндийн даатгал гэхэд даатгуулагчийн төлөө ажиллаж чадчихна. Эмнэлгийн дутсан санхүүжилтийг нөхөхийн тулд ажиллаж байна. Энэ нь өөрөө эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайд даатгалынхаа санг хариуцдаг, эрүүл мэндийн яамд энэ сан хариуцагдж байгаа бүр менежментийн тогтолцооноос авахгүй л ийм нөхцөл рүү оруулчихж байгаа. Тэгээ энэ дээр бол би бас одоо эрүүл мэндийн яамны одоо дэргэд харьяанд энэ эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг эрүүл мэндийн сайд халж байгаа. Энэ эрүүл мэндийн яамд байгаа нь бол одоо буруу байна. Энэ үндэсний зөвлөлийг өөрчлөх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Эндээсээ л бид нэр энэ тогтолцооны өөрчлөлтүүд эхлэх ёстой.